За сайн байцгаана уу. Гэр body pages мэдчилж байна. Өнөөдөр яаж 84 оны өдөр бие өөрчлөх тухай хичээлүүд явагдаж байгаа. За өнөөдөр 27 дугаар өдөр байна. За 27 дугаар өдрийнхээ хичээлийг үзье. Би хэлсэн. Success is earning it, not just owning it. Тэгэхээр амжилт гэдэг чинь бол энийг бол хөлсөө гаргаж ирж амжилтанд хүрэх юм аа. Энийг бол зүгээр нэг тийм одоо зүгээр авчдаг зүйл биш ээ гэж тийм ээ. За I often hear the talk about the idea of science may someday develop a magic pill that will help people transform their bodies from fat to fit without any work at all. Тэр хүмүүс л ярьдаг энэ л одоо шинэ тухайн хөгжөөл тэгэл ямар ч одоо дасал сургууль хийхгүй зүгээр нэг тийм сонин ичтэй юм уугаад тэгэл хүмүүс ичтэй зүр хэрэглээл тэгэл хүмүүс тэгэл би аюу гоё болол те гайхалтай зүйл гараал энэ төр гэсэн тийм шинэ тухайн бол технологи энэ гэсэн тийм яриаг сонсдог гэж байна. On the surface that may sound like a good thing, however, when at the surface I think that would be one of the worst innovations of the modern science. Тэгэхээр тийм бол ингээ гаднаас харахад бол энэ гоё юм шиг боловч дотор талаас нь харах юм бол энэ бол үнэхээр тийм байдаг бол ийм шинэ тухайны одоо энэ нээлт үнэхээр тийм байх нь хамгийн муу нээлт болох юм аа гэж бодд юм аа гэж. In a way, it would be like receiving a college diploma without even having to go to school or do homework. Энэ бол яг ингээд коллежийн диплом авахд ингээд авахын тулд сургууль явахгүйгээр тэгээ гэрээнд одоо хийхгүйгээр тэгээ диплом авчдаг. Тэгээ төстэй гэж байгаа байхгүй. Төстэй л гэсэн үг шүү дээ тийм ээ. You see, it's the earning of diploma that defines success, not just the owning of it. Тэгээ дипломыг чинь авахын тулд амжилтанд хүрэхин тулд те хүн бол ингээм амжилтанд хүрэхин тулд дипломыг ингэж хүч хөдөлмөрөөр гаргаж авдаг те зүгээр тэр худалдаад авчдаг үстэй гэж тийм ээ. And the same is true with building a better body. Тэгэхээр яг үнэтэй ч адилхан илүү тийм гоё одоо биетэй болохын тулд тийм ээ илүү гоё биетэй болохын тулд аяла бас хөдөлмөрлөх хэрэгтэй шүү дээ гэж хэлсэн тийм ээ. If you didn't have to work for it, it wouldn't have anywhere near the value. Тэгээд энийг ингэж ийм гоё биетэй болохын тулд бие өөрсхийн тулд дасал хийж одоо маш хөдөлмөрлөхгүй юм бол тэр бидний хүсэж байгаа тийм үнэтэй зүйлийг чинь бид авч чадахгүй шүү дээ гэж тийм ээ. And make no mistake to own a healthy body for life. Make no mistake to own a healthy body for life. You will have to work hard and you will have to make sacrifice. За тэгээд ингээд ийм эрүүл биеийг ингээд болохын тулд битээ алдаа гаргаараа гэж юм тийм ээ. Тэгэхээр зэрэг тэгээд ийм гоё эрүүл үйлдэл байхын тулд та маш хөдөлмөрлөх болно. Та бас тодорхой юм золиос гаргах болно гэж. You will have маш золиос гаргаж хөдөлмөрлж л одоо энэ гоё биетэй болно шүү дээ. Тэгэхээр энэ дээр битээ алдаа гаргаараа гэж юм тийм ээ. You will have no challenge yourself. You will have to challenge yourself each and every day. Тэгэхээр хүн бол өдөр болгоно чармааж яж тийм ээ. Ийм биетэй болдог. Өдөр болгоно. Өдөр болгоно чармааж яж. You will have to challenge yourself each and every day. Өдөр болгоно яах вэ? Маш хичээж их хэрэгтэй гэж хэлж байгаа байхгүй тийм ээ. Өдөр болгоно хичээж яж skip бодсон юм. You will have to earn it. Тэр энийг ингэж you will have to earn it. Тэр зэрэг you will have to earn it. Тэр зэрэг ийм биетэй болоход маш хичээж, маш хөдөлмөрлөх ёстой гэж хэлсэн юм байна. За ингэ хичээлээ дуусгая. За өнөөдрийн амжилтын түүх маань Мишель Спеч гэж хүүхэн байна. За энэ ингээ 28 настай.
За ингээ 22 элбээс эрч хүчээ нэмсэн 2 элбээсийг бол хайсан, өөхийг бол хайсан. Тэгээд ер нь 14-өөс 8 болтлоо хувцсныхаа хэмжээг багасгаж чадсан гэж. Тэр ийм хараа ийм битэж ийм гоё ихтэй болсон шаар да. 80 өдрийн зүүнээр зэнүүдмүүдийн хар. Хэдэн оны дотор вэ? 84. 84 хоног тэр ийм гоё болсон шаар да. За тэгээд Michelle Space гэж юу хэлэх юм сонсъё те. I have tried numerous quick fixes and diets, but the results were limited, and when they didn't work, I felt depressed. Тэр би ингээд яг нэг амархан шиг аргалаад те би нэг амархан аргалаад те эсвэл нэг хоод идчихэж байгаа л ингээд үр дүнд хүрчээ гэж хэд хэдэн арга үдсэн гэж юм л да. Тэгээд үр дүн нь бол нэг тийм хязгаарлалт байсан. Тэгээд тэд нар болж өгөөгүй тэгэнгүүт би ингээд депресс стресстэн ороод ирсэн гэж тийм ээ. I began body life hoping but not truly believing that it would work for me. Би бол ингээд body life ихсэн тэгтээ бол яг гоё болох гэж одоо гордож байсан те. Тэгтээ нэг сайн итгэж өгөхгүй байсан. Үнэслээс итгэхгүй байсан. Тэгээд энэ нь бол надад ингээд ажил миний биеийн гоё боломж бас үнэслээс итгэхгүй байсан гинэ. But each day I stuck with it. Тэгтээ би өдөр болгонд энэ зурлаж гэсэн те. Өдөр болгонд те. By the end of the first month, people were giving me compliments. Хийсэд хүмүүс ингээд намайг бас ингээд гоё болж штэ магтаж хэлчихсэн юм те. By the end of the second month, comments on how bright and energetic I was becoming encouraged me to work even harder. Хоёр дахь сарын дараа бол ингээд ингээд чи бол айгүй тийм гоё царай зүссэн гэрэлтэй ирч хүчтэй болоод хэлж шүү гэдэг юм одоо хүмүүсийн хэлж байгаа зүйл болох тий айгүй ирч хүчтэй болж хэлж шүү гэдэг нь намайг бүр ингээд илүү ирч хүч илүү их тийм таслаа илүү их хүчтэй хийх одоо тийм сэтгэл хүчтэй тамир одоо уран зориг бол надад өгжсэн гэж тийм ээ. За by the end of the 12 weeks, I looked in the mirror and finally I saw my true happy self shining through. Тэгэхээр зэрэг 12-7 дараа бол би ингээд талент харсан. Тэгээд би эцсийн би бол өөрийнхөө жинхэнэ бодит одоо тийм аз жаргалтай гэрэлтсэн одоо өөрийгөө харсан гэж. Үнэхээр гоё болсон байна. Гиз мэд ийм гоё болоод хараа үнэхээр танигдахгүй болсон. Царай зүснэ. Үнэхээр гоё болсон. За өнөөдрийн хашилыг дуусгая. Анхаарал тавьсан баярлалаа.